өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе танд. Нэг зүйлийг асууя л да, тэрний үгээр хамгийн их анхаарал татж байгаа юм гэхээр яг одоо брендийн нэрнээс эхлээ Habobi гэдэг чинь одоо яагаад ингэж нэрлэх болсон юм? Habobi брендийн нэр нь болохоор манай хүүхдийг Habol гэдэг. За тэгээд цуг хамтран одоо гаргасан хүний манай хүүхдийг бэлгүн. Тэгээд хоёр хүүхдийнхээ нэрийг нийлүүлээд Habobi гэдэг нэрийг анх гаргаж ирсэн. Тэгэхээр зах зээл дээр бол яг харахгүй ялангуяа сүүлийн 2 жил анзаараад байхад хуучин гэм эцэг эхчүүд бол бэлэг өгдөг байсан. Тэр нь дүүрэн амттан, дүүрэн сахар, дүүрэн жигээр. Тэнгуүтэг энэ жилийн бэлгийн багцыг хараад үзэхлээр аль болохоор одоо хүүхдийн тоглоом, эсвэл тарих хөгжүүлэх, эсвэл оюун ухааныг хөгжүүлэх гэсэн ийм зүйл анзуурч яг энэ дотор бол хамгийн их анхаарал татсан багц учраас ингэж асуусан хэрэгэлдэг. Тэгэхээр яг одоо энэ санаа нь анхд яаж гарсан? Тэгээд одоо санаанаас яг энэ бодит байдал хүртэл ер нь хэр зэрэг зам туулсан гэсэн үг. Анх санаа болохоор яг эрэлт хэрэгцээнд дээр бүрдсэн л дээ. Яасан хэр манай хүүхд яг нөгөө соронцтой нөгөө хөрөгчөн дээр байдаг соронцнуудыг ингэж нааш эвлүүлж тоглоод маш удаан хугацаар төвлөрч тоглож байсан. Тэгээд тэр хэрэгцээг хараад яг иймэрхүү төрлийн тоглоом байвал нэлээд ингэж төвлөрч тоглох юм байна гэж хайж үзтэл яг тийм төрлийн яг нэстэл нийцсэн тоглоом ерөөсөө олтоогүй. За тэгээд хүүхдийнхаа хэрэгцээнээс үзээд за ийм төрлийн тоглоом хийвэл хүүхдүүдийн хөгжилд бас нэлээд юм нэмэртэй юм байна гэдэг үүднээс яг энэ санаагаа гаргаад тэгээд эхнээс нь бүгдийн зурж үзээд багийнхантайгаа дизайнертайгаа зураачтайгаа тэгээд бүгдийг эхнээс нь зурж үзээд эвлүүлж үзээд тэгээд энэ тоглоом мань гарсан байгаа. Тэгэхээр хүүхдийн анхаарал хандуулахыг бас дэмжиж гэнэ гэсэн үг нэг талаар. Одоо яг энэ тоглоомын одоо би анзаараад байгаа нь айгүй олон хүмүүс тэр болгон анзаардгүй мөртлөө маш олон эцэг эхчүүдийн хувьд бол их сайн одоо фидбек гэж ярих юм уу да санал сэтгэлийн хувьд бол их сайн байсан учраас бид бас ингэж сонгож харуулж байгаа. Тэгэхээр яг одоо энэ тоглоомны соронцтой үлгэр өнгөрөөшөд энэ одоо жишээ нь тайлбарлаж болох юм маш товч. Тэгээ. За энэ үлгэр маань болохоор өнхрөө шүлгэрээр хийгдсэн байгаа. За энэ дээр ингээ картуудтай, картууд дээр нь өглөрийн номерлцсан байгаа. Номерлсон дугаараар нь уншиж өгөөд за тэгээ хүүхдүүд маань ингээ төрсө бүтээн гэсэн үг. Таны саяны асуусан хөгжил дээр бол яг 0-5 наснд хүүхдийн хөгжил нь 90% нь бүрдэж байдаг. За тэгэхээр хүүхэд тоглохдоо бас хөгжиж байдаг байна. За тэгэхээр энэ тоглоомн дээр ингээ олон өнгийн дүрснүүд байна тий. Олон өнгийн дүрснүүд өөр өнгийн хэлбэр хэмжээ дүрстэй. За энийг ингээ дагаад ураагаад хүүхдийн ой тогтоолтон дээр хөгжиж байна. За ингээд жижиг ингээд аваад тавихад гарын жижиг сарвууны булчингуудын хөгжилт нөлөөтэй байна. За ээж аав нь үлгэрийг уншиж өгөөд хамтдаа ярилцахад хэл ярианы хөгжлийн дэмжиж байна. Өөрөө бас үлгэр уншдаг үлгэртэй гэсэн үг. Тийм. Одоо ингээд номерлцсан байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл энэ дээр үлгэр номер 2 те нэгэн өглөө өвгөн боорц гэдмээр санагдаж байна. Тэгээд эмгэнээс өрөвтэй сайхан өрөвш бов хийж өгье гойжээ гэд эцэг их нь уншиж өгөнгөт хүүхд маань энийг дуурайгаад хийнэ гэсэн үг байх юм байна. За тэгэхээр өөрөө бас энийг үлгэрээ зохиож болно, өөрөө янз бүрээр сэтгэж болно. Тэгэхээр хүүхдийн сэтгэн бодох чадварыг бас дэмжинэ гэсэн үг. Ийм төрлийн ач холбогдолтой. Өөрийн чинь бол яг хувийн дуршлагаасаа хуваалцахгүй ер нь яг ингээд энэ тоглоомыг одоо энэ брендийг хөгжүүлээд тэгээд хүүхэд тоглож байгаад ер нь хамгийн түрүүнд анзаарэгдсэн юм яг. Хүүхэдүүд ерөнхийдөө бол маш сайн анхаарал нь төвлөрч суудаг. За дээрэс нь яг энэнийг дуурайхаасаа яг ингэж дуурайхнаас илүү өөрсдөө янз бүрээр сэтгэж тоглодог. За тэгээд энийгээ заримдаа самбар дээрээ альсгүй бол энэ тэнд аваачаад одоо яг хөрөгчөн дээр ч юм уу тий янз бүрийн хүүхдийн сэтгэлгээний хөгжил нь илүү сайн явагдаж байгаа нь харагддаг. Өөд би хүртэл өөр ингээл хараад энийг бас ийм дүрс бүтээж болох байсан юм биш үү гэмээр тийм зүйлүүдийг хүүхдэд аягүй хөөрхөн гаргадаг. Энэ зөвхөн өнгөрөөш үлгэр эсвэл юу биш бас угсардаг тоглоом байшин дээр бас байгаа юм биш үү тийм үү. Үлгэрээсээ гадна өөрсдөө дагаж дуурайх боломжтой өөр төрлийн картууд бас байгаа дотор. Одоо жишээ нь би зүгээр нэг асуулт асууж ял да мэдээж одоо он гарахад цөөхөн хоног үлдсэн байх учраас ихэнх одоо бэлгээ авцсан тэр нь жихэр шоколадаар дүүрсэн бол бас нэг талаас зовлонтой. Гэхдээ хамгийн сүүлийн минутанд жишээ нь бэлгээ авч амжааг байгаа улсууд байх юм бол одоо жишээ нь хэрэглэгчийн таанаас очиж авч болох юм. Намын дэлгүүрүүдээр байгаа мэр ном, аз хуур гэх мэтлэн намын дэлгүүрүүдээр болон хүргэлтээр авах боломжтой байгаа. Тэгэхээр одоо яг зүгээр асуугаад үзэхлээр танай брендийн хувьд бол яг шинэ жилийн хувьд бол оргил үе байж таарч байна. Эсвэл хүүхдийн баяраар ер нь оргил үе бол таарч байна. Ер нь бол баяруудаар хүүхдийн баяр болон шинэ жилийн баяр. Тэгээ хүмүүс ер нь бол харьцангуй хүүхдүүдийнхаа нөгөө боловсрал танин мэдэх үед илүү хөрөнгө оруулахыг бас илүү өрөмөлцдөг болсон байна. Сонголтоо ч гэсэн тэгж хийдэг болсон байна. Тэгэхээр бас амтан гэхээсээ илүү хүүхдийнхаа хэл яриа хөгжилтөнд зориулсан бас бүтээгдэхүүнийг итгэхүй сонгох болсон хандлага ер нь бол бас харагдаж байгаа. Номын дэлгүүр очиж амжихгүй улсууд Facebook
Facebook-ээр яж болох уу? Facebook-оор болон Habubi Соронцтой үлгэр гээд манай пэйж байгаа. За их баярлалаа.